Өдөр шөнө ээлжсээр цаг хугацааны хүрд эргэсээр дэлхий дээрх амьд биес олон зуун жилийн туршид өөрчлөгдөн хувьсж, шинжлэгдэн хөгжсөөр хүн адгууснаас ялгарх шинж чанар бол сэтгэлийн хөдлөл, түүнийг илэрхийлэх мөн чанар билээ. Хүн болгон өөр өөрөөр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Инээх, баярлах, гомдох, уурлах, хайрлах. Эдгээр сэтгэл хөдлөлийг өөрийн биеэрээ хөгжмийн хэмнэлд харуулах урлаг бол яахын аргагүй бүжгийн урлаг юм. Бүжгийн төрөл, хэмнэл, цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөн хувирсаар бүжгийн урлагт хайртай дуу хөгжмийг биеийнхэн эдис бүрээр мэдэрдэг хэн бүхэнд сонирхуулж байна. Дэлхийн жишгт нийцсэн олон улсын хэмжээний бүжгийн нэвтрүүлэг Perfect Dance Show. UBS телевизийн ээлжит томоохон төслүүдийн нэг болох Perfect Dance уралдаан шоу нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бол бид нар үндэсний урлагийн их театрын одоо 100-ны мандаа бүжигд гэлээж ардын жүжигчин төрийн шагналт Цэрэн Дулааны сэвждийн нэрнд бүжгийн чуулгын зааланд орж ирлээ. За энд бол Хөлбөрийн Баатар төрийн шагналт хөгжмийн зохиолч Лувсан Шарууга, за ардын жүжигчин төрийн шагналт 100-ны мандаа бүжигд гэлээж сэвждугай төрийн шагналт Мөрдөрж гээд одоо үе үеийн алдартай бүжигдэглэгчнэр, хөгжмийн зохиолч нар, бүжигчдийн одоо хөс хүчээ гаргаж оюун ухаан, хүч хөдөлмөр, авиас бэлгэн зарцуулсан энэ гайхамшигтай одоо зааланд бол бид нар ингээд зогсож байна. Багасаа хүүхдийн ордны дугууланд, бүжгийн дугууланд явдаг байсан. Бас ээждэрээ дууны дугууланд явдаг байсан. Тэгээд аавыгаа манай аав маань намайг хичээл сууж байгаад ирээд чинийг сургууль шалгуулах гэдэг. Тэр үед ямар сургууль орох гэж байгааг мэдэхгүй. Тэгээд хөгжим бүжгийн коллежид 1994 онд очиж нэг сард шалгуулсан баха. Тэгээд уучраа мэдэхгүй очиад шалгууллаа. Тэгээд бүжгийн одоо тийм ээ бүжигч болох гараага 1995 оноос эхлээд хөгжим бүжгийн коллежоос эхэлсэн тийм. Хамгийн анх болохоор би хөгжим бүжгийн коллежид бол балетын ангид орно гэж шалгуулж исэн. Тэгээд ерөнхийдөө балет айгуу дуртай. Тэгээд хөгжим бүжигт шалгуулсан чинь анги маань даанч тэнцээгүй. Тэгээд ардын бүжгийн ангид хөгжим бүжигт ороод тэгээд одоо ардын бүжигчин дээрээс нь одоо бүхэл төрлийн одоо бүжгийн урсгалаар бас хичээллэх тий бас суралцах тийм зорилготойгоор одоо ингээд өдийг хүртэл ажиллаж байна да. Одоо 11 онд соёлын дэд сургуулийг бүжгийн багш мэргэжлэр төгссөн байгаа Монгол бүжигчин мэргэжлэр 2013 оноос үндэсний урлагийн их театрт бүжигчингээр ажиллаад одоо 4 дахь жилдээ тус театртаа бүжигчингээр ажиллаж байна. Монгол бүжгийн онцлог бол цээжин бие, мөр, гар, чичиргээний хөдөлгөөн, гарын буглагдахаа бүх бие сэтгэлээрээ бие гэдэг бол биелгээ болохоор одоо урлаг болж хөгжиж биелдгээр бусад бүжгүүдээс онцлог байдаг. Эндэг бүжгийн ялгаа гэх юм бол голцонгуу чэйжмээс доогоор хөдөлдөг бол Испани бүжиг голцонгуу гарын одоо гэдэг юм бол Монгол бүжгүүд голцонгуу мөрний олон янзын хөдөлгөөн сугсаргаа одоо цохилт солбоо сугсаргаа гарын олон аялах цацлагуудаас бүрддэг. Тэгэхээр Монгол бүжгийн хамгийн гол юм бол хөлний хөдөлгөөн төргөө ихтэй дээгүүрээ чэйжмийн гар хөдөлгөөн хурд ихтэй байдаг. Солонгос бүжгүүд бол одоо ингээд амьсгаагаар барина. Амьсгаандаа нэг жиг барьж байгаа бол Монгол ардын бүжиг бол ерөөсөө бие биелгээний хурдаар л тийм онцлогтой.
санаагаа илэрхийлдэг. Ойлгуулахын тулд хөдөлгөөнийг маш нарийн уран хийцийг тов тодруун гаргаж өгдөг талаас л бас нөгөө бүжгийн жүжигчин гэж төгсдөг учраас тэр бүжгэндөө орох бүжгийнхаа үйл явцыг тийм ээ хөдөлгөөний энэ ямар үйлдэлийг үзүүлж байгаа вэ гэдгийг дотоод сэтгэлээсээ гаргахын тулд маш их тийм нэг өөрөөс маш их юу шаардлага уур ухаан өөрөө маш сайн бодох ёстой. Ерөн сэтгэлээсээ хийж байгаа хөдөлгөөн хүртэл ингээд бүжиг болж явдаг. Бүжигчин хүний одоо гол баримтлах зүйлүүд нэгдүгээр хамгийн түрүүнд төсөв төвчээр ур авьяас, чадвар, хөдөлмөр байдаг. Ялангуяа гослол бүжигчид бол энэ төрөл дээр гослол бүжиг, хослол бүжгийн төрөл бол маш чухал. Тэр хос хүмүүсийн хоорондын контакт үед гоцол хүний өөрийнх нь тэр ур чадвар бол маш чухал байдаг. Монгол бүжгийн одоо онцлог гэх юм бол маш их эвч хүчтэй, дуусашгүй, шахагдшгүй их сайхан гоё хөдөлгөөнүүдтэй уянгалаг хөгжим, үндэсний тэр гоё сайхан үндэсний одоо хөгжмийн аялгауг ингээд өөрийнхөө биеэрээ илэрхийлээд те бүх одоо ахуй соёл, өв уламжлал Монголынхоо гэсэн бүх зүйлийг биеэрээ дамжуулж өвлөгдөж ингэж зэрэгдэлтэй, үзэгчдэдтэй түгээдгээр миний мэргэжлийн онцлог. Олонний бүжигт бол хайр цэглэл, мас, нэгэн жигд ансамблтай байхад хамгийн чухал байдаг. Энийг бол манай бүжигчид залуучууд нэг сайхан анхаарах хэрэгтэй. Бүжигдэглэж байж бүжигчний одоо тэр бүтээл гарна. Бүжигчин байж бүжигдэглээчийн хөдөлгөөн ургардаг. Тийм учраас бүжигчин хүн бол одоо гоо сайхны өндөр мэдрэмж маш сайхан харагддаг боловч цаанаа маш их асар хүч хөдөлгөөр байдаг. Нэг бүжигчин зөрөгтөл бүх нөгөө хийжсэн бүжгийн хөдөлгөөн бол байхгүй болдог. Тэгэхээр зэргийн жагсааш хаг зэргийн зохион байгуулалтад бүжигт бол нэг л зүг рүү харсан бол нэг л зүг рүү харна. Ийшээ бод ийшээ. Энэ олон хайрцаглалууд үржиж хуваагдаж солигддог учраас тэр мэдрэмж биений мэдрэх тэр бэлтгэл сургалт гэдэг нь өндөр байдаг. Энэ хөдөлгөөнийг ямар мэдрэмжээр яаж илэрхийлмэ гэдэг хүн бүжигчин хүний дотоод сэтгэл энэ дотор мэдрэмжнээс гардаг. Энийг яаж ингэж урлаж энэ хөдөлгөөнөөр юуг илэрхийлэх вэ? Одоо би энийг яаж хийвэл илүү гоё харагдах вэ гэдэг яг ингэж мэдрэмж айгүйх чухал гэдэг. Тэгэхээр мэдрэмж авьяас дээрэс нь одоо энэ сонсгол те хөгжмийн одоо ингэж эс ширхэг одоо дойл бүх зүйлийг ингэж маш нарийн сонсдог, мэдэрдэг байх хэрэгтэй. Зүгээр нэг хөдөлгөөн хийх биш те. Энэ хөдөлгөөн ямар утга илэрхийлэх ёстой вэ? Тэрийг бас ингээд дотроо бодсон байх ёстой. Одоо дотроосоо бүжиглэн гэдэг юм уу да. Зүгээр нэг техникээр те. Зүгээр нэг ингээд сурсан юмаа шууд хийх юм бол тэр бол ямар ч хүнд хүрэхгүй.
бүжигчин одоо бусд урлагаас юугаараа онцлог вэ гэхээр тайзан дээр гараад хөгжмөө сонсон тийм хөгжмийг мэдэрнэ. Тэгээд хөлнийхөө үзүүрээс хүсний үзүүр хүртлээр бүх бие ингэж мэдэрч хөгжмөө сонсч тийм тэр нэг мэдрэмж тийм үү. Тэрэн дээр тархиад одоо ажлуудад бие удирдах чинь бүх тий хөл гараа бүгдийг нь удирдах чинь энэ бүгдийг ингэж нийлүүлж ингэж толгооно гэж ажилтдаг урлаг байгаа. Бидний эргэн тойронд орших амьд бие бүхэн урлагийн нэгэн өгөгдөл болж байдгаараа гайхалтай. Монгол бүжгийн онцлог хэм маяг дэлхийд гайхагдан олон үндэсний гайхширлыг төрүүлж угаана. Үе үеийн бүжигдэглээч, бүжигчид тэдгээрийн хүч хөдөлмөр, авьяас чадвар, няцашгүй зориг тэмүүлэл нөлөөлсөн нь дамжиггүй. Манай Монгол бүжиг бол үнэхээр яруу тансаг, баян тансаг. Одоо их эзэнт гүрэн монголчуудын одоо эзэнт гүрэн байгуулсан Чингис хааны үед Монголын нууц товчонд тэмдэглэснээр бол өвдөг газрын өсцөртөл, хавирга газрын халдцартал дэвхцэн бүжиглэж хоримлоо. Монголын жаргал нь бүжиг хоримлоо хэмээн тэмдэглэгдсэн байна. Энэ бол юу гэсэн үг гэхээр бодгон модыг тойрон бүжгийн хэлбэр байсан. Мөн цэргүүдийн их сүр хүчийг харуулсан одоо дайн тулааны өмнөх баатаруудын бүжиг байсан. Мөн одоо Хувлаа хааны үед бол их Иван гүрний үед бол ордны бүжгийн хэлбэр нэвтэрхүү орж ирсэн. Энэ утгаараа бүжгийн уламжлал өнөөгийн бидний үед бол одоо ингэж уламжлагдж ирсэн. Ер нь бол манай Монголын одоо үндэсний уламжлалт бүжиг бол яг ардын ард түмнийхээ ахуй амьдрал зан заншил нүүдэлтэн монголчуудын соёлоос уламжлагдаж одоо ардын язгуур бие биелгээрээсээ тайзны бүжиг болоод тайзны бүжгээс бүжгэн жүжиг болтлоо өнөөдөр хүртэл хөгжиж ирсэн байна. Ялангуяа манай бие биелгээ бол орчин үеийн модерн бүжгийн үндсэн хөдөлгөөрийг тэр чигт нь агуулсан байдаг. Ягаад одоо энэ баруунахын Европынхан манай орчин Монгол бүжгийн одоо уламжлалыг гайхаж биширдэг гэхээр одоо энэ олон үндэстэн угсаатангуудын энэ бүжгийн ялгаа төрлүүд нь өөрсдөө одоо баяд, дөрөд, уранхаа, загчин, торгууд, төв халах, цаатан, дарахад одоо үзэмчин бар торгуудыг явах юм бол урайдыг явах юм бол баруун зүг төв гэдэг энэ олон угсаатан үндэстэнүүдээс бүрдсэн их Монгол улсын бүжгийн урлагийн хөгжил бол
энэ цаг 20-21 дэх зуунд эдийн хөгжлийг бол олсон байдаг. Үггүйгээр хөдөлгөөнөөр одоо хүн дутхыг илэрхийлнэ гэдэг бол бас тийм амаргүй зүйл. Тэгээд тэрийг ингэж бас сурж байгаа манай төрлөх сургууль минь маш бас сайн заардаг. Тэгээд яг энэ дүр дээр бол жишээлбэл одоо 13 дугаар зууны хатан гэхэд одоо ном зохиолын сайн уншин тэр үеийн хаттууд ямар байсан бэ? Ямар одоо жишээлбэл хамгийн наад зах нь инээх нь ямар байсан бэ? Тэгээ харц нь ямар байсан бэ? Хэр аргийн бас ингэ тонголзоод байдгүй үгүй юу? Үйл хөдлөл, гар, хуруу одоо яах ёстой вэ гэдгийг хүртэл ингэ маш сайн ингэ судлах ёстой байдаг. Эмэгтэй бүжигчний хувьд бол маш сайхан. Тэгээд би бол ийм бүжигчин болсондоо маш их баярлалдаг. Миний бол мөрөөдөл биелсэн гэж би хувьдаа боддог. Одоо хичнээн одоо жаргалтай, зовлонтой ямар нэгэн үйл байдал байсан ч гэсэндээ энэ зааланда бэлтгэлээ хийгээд тайзан дээрээ бүжгээ хийгээд явж байхад бол хамгийн аз жаргалтай байдаг. Ардын бүжиг минь амьдрал минь билээ гэдэг шиг миний хувьд бол бас л яг л тэр надад хэлмээр санагддаг. Би одоо бүхэл одоо амьдралынхаа бүх мөч цаг хугацаа болгоныг энэ зааланда тайзан дээрээ бүжийнхаа төлөө зориулдаг. Тийм болохоор одоо ардын бүжиг минь үнэхээр миний амьдрал минь билээ гэж хэлмээр байна. Монгол бүжгийн намб төрөх сэтгэл хөдлөлийн онцлогийг илтгэх угсаатны бүжиг бие биелгээ нь Монгол хүний эрхэмсэг зан чанар, туйлзах, ганхах хөдөлгөөнийг голчлон харуулдаг байна. Монгол бүжгийн одоо гол үндэс нь бол бие биелгээ байгаа. За манай баруун монголчууд ойрдуудын одоо гол хийдэг зүйл нь бол яг яхахгүй бие биелгээ байдаг. Гэртээ биелдэг. Гэртээ биесэрсэн жишээлбэл одоо торгуудын биелгээнүүд чинь гарын цацлах ихтэй. За баядууд бол одоо 2 өдөр нам сууж байгаа зөвхөн ингээд 2 гараар дагаж биелдэг. Дөрүүд бол одоо эсрэг гараа хумж биелдэг гэх юм уу. Тэгэхээр энэ баяд дөрүүд урахаа зах чин торгуудын биелгээнүүд нэг өөр цонцлогтой. Өөр ингэсэн дотроо олон янзаар задарна. Төв халахын бүжиг гэхээр эндсэндээ бол одоо хаад ноёдын бүжгээд төсөөлж өдр болно. Мөн төв халахын одоо борцон сувсраанууд байна. Олон янзын хөдөлгөөн. Зүүн Монгол гэхээр эндсэндээ дандаа бараг үзэн дарга хувцсны гойлороо хийдэг. Ийм 3 ялгаатай. Бөө мөргөлдөх гэх юм бол мэдээж одоо шашин төрлийн болоо явдаг. Бас бурхны олон янзын бүжиг хөдөлгөөнүүд бол байна. Гол одоо тодорхой ялгаа бол ингэж товчхондоо ялгана. Яг задлах юм бол одоо олон янзын хөдөлгөөн бол дотроо задардаг. Торгуудын цацал, баг цацал, их цацал, эрээ хавраг, ховг торгууд, жудар. За одоо баяд гэх юм бол баядын жороо, баядын илхиндэг гээд урайхан цацал, баг цацал, их цацал, мөргөл биелгээ гэдэг ингээд задарх штэ. Хотон бол маш хурцтай юм одоо дандаа гарын огцон хөдөлгөөнтэй хац биелгээ, цэцэн залуу гэдэг гэсэн. Өөр төрөлтэй Монгол бүжиг баян.
Улс үндэстэн болгон өөр өөрийн онцлогийг тусгасан ардын бүжигтэй байдаг. Бүжгийн хөдөлгөөн бүр нь өөр утга санааг илэрхийлдэг бөгөөд тус тусдаа өвөрмөц байдлаар илэрдэг. Урлаг нь нийгмийн хөгжлийн дагуу хувьсан өөрчлөгдөн баяжиж, түүхийн нэгэн үеийн толин болж өгдөгөөрөө онцлогтой юм. Үндэсний контент Perfect Dance шоу нэвтрүүлэг. Монголын бүжгийн урлагийн шилдэгүүд нэгэн тайзнаа өрсөлдөж, сэнхэр дэлгэцээр дамжуулан амьдралд хэмнэл, сэтгэлд баяр баясгал, нүдэнд гоо сайхныг мэдрүүлэх болно. Оролцогчдаа стандарт, Латин Америк цэнгэд бүжиг, Pop Dance, Electronic Dance, Rave Dance, Break Dance, Roll Dance зэрэг чөлөөт бүжгийн төрлүүд болон улс үндэстний уламжлалт ардын бүжиг, сонгодог бүжиг, орчин үеийн бүжгийг хосолмын хэлбэрээр гүйцэтгэх боломжтой. Та боцтол болон хамтлагаараа өөрийн хүссэн бүжгийн төрлөөр оролцож бүх урлагийн эрх гэгддэг бүжгийн урлагийн гайхамшиг мэдрүүлж Perfect Dance телевизийн шоуны од болон хялалцаарай. Шоуны бүртгэл 2017 оны 10 дугаар сарын 31-нд хүртэл UBS телевизийн байранд явагдана. Perfect Dance шоу нэвтрүүлэг. Бүжиг бидний зүрхний зохилд амьсгалах хагаар. За ер нь бол тийм орчин үеийн бүжиг тийм янз янзын бүжгүүд бол ингээ Монголд айгүй гоё дэлгэрч байна. Тэр бол өстой гоё би баярлдаг. Тэгээд тэднээс бас ингээ суралцаад бас хийхийг бас хүсдэг. Тэгээд урд нь ч гэсэн би жоохон бахта яг тийм орчин үеийн бүжгээр техногоор илүү хичээлдэг, хамтлагтай янз янзын тэмцээнд оролцдог тийм байсан. Тэгээд одоо ийм янз янзын гоё гоё реалити шоунууд гарч байна. Тэр дундаа Монголд маань ийм гоё шоу гарч байгаад би одоо маш их баяртай. Тэгээд залуучуудтай гэхэд маш гоё гүйцэтгэлтэй тий хамтлаг нь бол ингээд стандараа бэлтгэлээ сайн хийдэг. Ер нь бол бүжиг бол харах урлаг тэгээд төсөөр төвчээрийн урлаг болохоор хөлөө гинтэй шагаа хамтлах бол энэ үхэнд байнга л тохиолдох асуудал. Энэ болгоныг даван туулаад өвчтэй бэртэлтэй хөлтөө тайзан дээр инээгээд бүжиглэх чадвартай тийм сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Бүжгээ маш гоё зөв сонгох хэрэгтэй. Үндэсний бүжиг бол ямар бүжгийн төрлөөс нь, орчин үеийн бүжиг бол ямар бүжгийн төрлөөс нь, цэнгийн бүжиг бол ямар бүжгийн төрлөөс нь байх вэ гэдэг сонголттой зөв хийх хэрэгтэй. Ерөөсөө ховцос хөгжим, бүжиг дэглэлт, бүжгийн хувь хүний өөрийн ур чадвар энэ бүгд нийлжээс нэг том цогц бүтээл гардаг. Зөвхөн чи гоё бүжиглээд хөгжим чинь одоо их муу байх юм бол бас болохгүй. Хөгжим маш сайн байж ээж хөгжмөө дагаж бүжигдэглээ чинь дооёо ухаан сэргэж тэр бүжигдэглээ чи ухаанаас дамжуулж бүжигчин хүний чиний тэр ур чадвар, ур ухаан, авьяас бэлэг бүтнэ. Чи их хатны дүрийг бүтээвэл ямар хэмжээгээр бүтээх вэ? Хаадын дүрийг бүтээвэл яаж бүтээх вэ? Хар зардын дүрийг бүтээвэл яаж бүтээх вэ? Тийм учраас энэ одоо үе үеийн бүжигчдийн одоо эсвэл жалан маргаад бүжгийг та бүхэн мэднэ. Одоо за би чинь болъё гэдэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хос дуэтний бүжгийг мэднэ. Орчин үеийн олон бүжгийн төрлүүдийг мэднэ. Тийм учраас бэлтгэл сургуульд бүжгийнхаа сонголт, ховцос, хөгжим тэг өөр энэ төр бүжгийнхаа бүтээлийнхэн дүрдээ орж дүрийг бүтээж бүжгийн жүжигчин болно. Ер нь бол одоо тайз бол одоо хүнийг холдог. Хүн бол тайзыг голдог. Тэр цаг хугацаа хүнийг хүлээхгүй. Цаг маш богинохон. Ялангуяа бүжигчин хүний амьдрал, бүжигчин хүний ингээд амьдраад өнгөрөх хугацаа иймхэн богинохон байдаг байхгүй 20 жил. Тэгэхээр цаг хугацаатай байнга уралдаж явах хэрэгтэй. Тэмцээн уралдааныг алгасч ерөөсөө болохгүй те. Чи заавал төрүүлэх албагүй. Чи заавал хожигдно гэж айх шаардлагагүй. Тэр ерөөсөө хамаахгүй. Тэмцээнд орсон хүн маш их задардаг, аюулгүй өөрчлөгддөг, маш их хөгжиж дэвшдэг. Тэгэхээр тэмцээн болгоныг ерөөсөө тэгж хойш сууж би чадахгүй дээ гэж ерөөсөө ингэж өөрийгөө голох шаардлага байхгүй. Залуусайгаа маш их идэвхтэй, маш их бэлтээрээ, маш их хөдөлмөр гарч ээж тэрнийхээ үр шимийг дараа нь хүртэнэ. Хожигдож болно. Тэрний дараа жилүүд нь тийм ээ хөшөө хамгийн гол нь хөдөлмөрлөх маш чухал. Энэ тэмцээн бид нар одоо зурагтаар л үздэг шүү дээ тийм ээ. YouTube бидрээс үзэл ямар гоё тэмцээн бэ гэж Монголд анх удаа ийм бүх нас харгалзахгүй ийм тийм ээ бүжгийн гоё тэмцээн болж байгаад би хувьяасаа маш их баярлж байна. Залуучуудтай уриалахад энэ тэмцээнтэй маш идэвхтэй сайхан оролцоорой. Маш их хөдөлмөрлөөрэй. Бүжиг урлаг үнэхээр сайхан урлагаа гэж хэлээ. Бүжиглдэг залуучууд маш олон болсон байгаа. Орчин үеийнч тэр цэнгэнд спортын бүжигч тэр ардны бүжгээрч тэр хичээлдэг маш олон залуус байгаа. Маш олон хүсэл тэмүүлэлтэй тийм залуус байгаа. Тэр залуust нь одоо ийм гоё үүд хаалгыг нээж өгж байгаад нь UBS хамт олонд бас
баяр хүргэмээр байна. Бүх төрлийн бүжиг гэдэг нь айгүй гоё байгаа байхгүй тий. Тэгэхээр маш өргөн цар хүрээг хамарсан, маш тийм сонирхолтой, маш тийм үзүүштэй, маш тийм одоо залуучуудын тий мөрөөдөлд нь хүрэх замыг нээж өгсөн тийм сайхан шоу болно гэж хэлж байна. Тэмцээнд оролцож байгаа залуучуудаа амжилт хүсье. Монгол бүжиг үүсч хөгжсөн түүхэн замнал бусад бүжигээс ялгарх онцлог төрөл ангиллын талаарх мэдээллийг үзэгч та бүхэндээ сонирхууллаа. Perfect Dance Show нэвтрүүлгээр бид бүжгийн урлагийн өнөөгийн хөгжлийг харуулах, хүмүүст гоо зүй сэтгэл мэдрэмжийн таашаал өгөхөд гол зорилго оршиж байгаа. Шоу нэвтрүүлэг эхлэхээс өмнө өртөж үзэгчдэд олон улсад зөнхөлж байгаа бүжгийн төрлүүдийн танилцуулгыг 3 цуврал нэвтрүүлгээр хүргэх болно. Бүжгийн урлагаар хичээлдэг, бүжиглэх сонирхолтой, өөрийгөө хөгжүүлэх, илэрхийлэх сонирхолтой хэн бүхнийг хүлээж байна. Та өөрийгөө өөрчилж, тайснаа гарч хэн гэдгийг харуулахыг хүсэж байна уу? Энэ боломжийг Perfect Dance Show нэвтрүүлэг танд олгож байна. Дараагийн нэвтрүүлгээр бүжгийн урлагт томоохон байр суурь эзлэх сонгодог бүжгийн талаарх мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэх болно. Perfect Dance Show нэвтрүүлэг. Үндэсний контент Perfect Dance Show нэвтрүүлэг. Монголын бүжгийн урлагийн шилдэгүүд нэгэн дайзнаа өрсөлдөж, цэнхэр дэлгэцээр дамжуулан төгс бүжгийн хэмнэл, мэдрэмж, уран тансаг хөдөлгөөнийг энд харуулах болно. Оролцогчдаа улс үндэсний уламжлалт ардын бүжиг, сонгодог бүжиг, стандарт, Латин Америк цэнгэнд бүжиг болон хип-хоп данс, локинг, попинг, би-бой, кей-поп, электро, урбан данс зэрэг чөлөөт бүжгийн төрлөн дээр онцлог болон хамтлагаар оролцож бүх урлагийн эрх гэрэлтийг бүжгийн урлагийн гайхамшиг энд мэдрүүлж Perfect Dance телевизийн шоуны од болон гялалцаарай. Та өөрийгөө бүтээ. Энэ тайз, энэ боломж бол таних. Цаг явж эхэллээ. Үндэсний контент Perfect Dance Show нэвтрүүлэг.